За үргэлжлүүлвэл за ерөөдөө 3-ыг харьцах 3-тай шүүрэн дээр бол биднээс 3 алхамтай гэж үзэх юм бол тохирохгүй. За 2-ыг харьцах 2 дээр бол биднээс 3 алхам гарч ирэх буюу 2-2-оор алхна гэсэн. Буюу өөрөөр хэлбэл 2 пикселээр алхна гэсэн. За 3 алхамтай гэж үзэх юм бол за тохирохгүй гэд гараад ирнэ гэсэн. Буюу өөрөөр хэлбэл 233 гэдэг маань болохоор жоохон муу үр дүн харуулна гэсэн санааг илтгэж байна гэсэн. Өөрөөр хэлбэл энэ сүлийн пикселүүдийг бол биднээс алдна гэсэн санаа байна. Буюу харж чадахгүй алдна гэсэн. За тэрэн дээр юу яадаг вэ гэхээр биднээс padding буюу дэвсгэр гэдэг зүйлийг нэмж оруулж ирдэг байна. За ингээд n гэдэг маань болохоор зургийн хэмжээ авах нь f гэдэг маань бол фильтрийн хэмжээ авах. Буюу биднээс 3-ыг харьцах 3 гэдэг хэмжээтэй авах. За тэрэн дээр алхмын тоо буюу хэд хол алхах вэ гэдгийг бол биднээс бичиж өгөх нь. За тэрэн дээр padding буюу дэвсгэр гэдэг нэмж өгөх нь. За ингээд дэвсгэрийг бол биднээс хоёр талд нь байгаа шүү гэдгийг бас санах хэрэгтэй байна. За ингээд хоёр талд нь байгаа гэдгээр бол padding гэд нэмээд өгч байгаа юм. За энэ нэмэх нэг маань бол биднээс энэ давталтай нэмэх нэг буюу энэ хуваах үйлдлийн хаалтан авах юм бол гадна талд нь байгаа шүү. Тэрийг анхаараарай. За ингээд үзэх юм бол фильтрийг бол биднээс дараах байдалтай дүрсэлж харж болно гэсэн. За ингээд алдагдаад байгаа зүйлийг бол биднээс padding-ийг дэвсж өгснээр бол алдагдахгүйгээр оруулж ирэх боломжийг олгодог байна. За ингээд үзэх юм бол биднээс 32-ыг харьцах 32 3 хэмжээтэй зурган дээр 10 ширхэг 5-ыг харьцах 5 хэмжээтэй шүүлтүүр за нэг padding буюу алхаатай нэг stride-тай 2 padding-тай аваад үзэх юм бол гаралт маань хэд гарах вэ? За энэ гаралтыг бол биднээс дараах томьёонд орлуулчих юм бол ийм болж гарч ирнэ гэсэн үг. За жишээ нь бол 32-ыг харьцах 32 буюу 32 хэмжээтэй зураг. За 2p байгаа. Padding-ийг биднээс 2-оор тавьсан гэсэн үг байна. Ингээд үзэх юм бол нийтдээ 4 гэсэн үг. Ингээд 32 дээр 4-ийг нэмэхээр 6 болох нь. За 36-аас хасах нь 5 буюу 31 болох нь. 31-ийг 1-ээр хуваавал 31 гарах нь. 31 дээр 1-ийг нэмлээ 32 буюу өөрийг нь давтаж гаргаж ирнэ гэсэн үг. Гэхдээ биднээс 10-ын ширхэг 5-ыг харьцах 5 шүүлтүүр ямар нэгэн мэдлэг хоригдлуулж байгаа. Гаралтын хэмжээ бол ижлэгийн юм шиг харагдаж байгаа боловч энэ дотор 10 ширхэг 5-ыг харьцах 5 шүүлтүүр байгаа шүү гэдгийг анхаараарай. За ингээд гаралтыг бодоод үзэх юм бол 32-ыг харьцах 32 10 хэмжээтэй болж гарч ирнэ гэсэн үг. За параметрийн тоо хэд вэ гэдээ үзэх юм бол биднээс за 5-ыг харьцах 5-ыг хүрчих нь 3 буюу оролтын чанал маань 3 байгаа. За тэрэн дээр 1 биасыг нэмж байгаа буюу 25-ыг 3-оор үзүүлээд 76 болох. За ингээд нийтдээ 10 ширхэг kernel байгаа гэдээ үзэх юм бол 76-г хүрчих нь 10 буюу 760 параметртэй гэд үзэж болох нэ. За дараагийн нэг зүйл бол receptor гэж нэрлэж байгаа буюу эхний давхарга дээр дараах хэмжээтэй зураг байсан бол дараагийн давхарга дээр ийм хэмжээтэй болж гарч ирнэ буюу энэ маань болохоор оролтын давхаргаас гаралтын давхарга руу хэрэг хэмжээний хүлээн авах талбар буюу 1 пиксел гаралтандаа буюу энэ гаралтанд байгаа пиксел энд хэдийг харьцах хэд хэмжээтэй зургийг харж байна вэ гэдэг зүйлийг receptor гэж нэрлэж байгаа. Буюу өөрөөр хэлбэл хүлээн авах талбар гэж нэрлэж байгаа. За энэ хүлээн авах талбарын L гэдэг бол хэдэн давхарга байгаа гэдэг хэмжээ авах нь K гэдэг бол ямар kernel ашигласан бэ гэдэг хэмжээ авах. За биднээс үүнийг бол layer бүр дээр бол өөр шүүлтэрийн хэмжээг ашигласан бол түүнийг тус бүрд нь бичих боломжтой байх нэ. За ингээ 3 layer дээр kernel-ийн хэмжээ нь 2 байх юм бол ч юм уу гэд биднээс тооцоо хийж болно гэсэн. Жишээ нь kernel-ийн хэмжээг өмнөх жишээгээр авчи 5 гэд авчи. За ингээд 2 1 2 за 3 гэд авчи. За тэгэх юм бол 5-аас 1-ийг хаслаа 4, 4-ийг 3-оор үржүүллээ 12. 12 дээр 1 нэмлээ 13-ыг харьцах 13 гэх хэмжээтэй зургийг биднээс харна гэсэн байна. За тэгээд асуудал бол юу юм бэ гэхээр том зургийн хувьд бол бидэнд бүхэл бүтэн дүрсийг харахын тулд гаралт бүрт олон давхарга буюу жишээд 32-ыг харьцах 32-ыг тавихын тулд биднээс энэ L-ийн тоог ихсгэх хэрэгтэй болно гэсэн. За энэ L-ийн тоог ихсгэх юм бол буюу layer-ийн тоо их байх тусмаа бол биднээсийн загварын гүн бол ихснэ гэсэн үг.
За үүнээс яаж гарах вэ буюу биднээс маш их хэмжээний параметр гарч ирнэ. Энэ маань болохоор цаашлбал тооцооллыг хүндрэл болоод явах нь. За ингээд энэ асуудлаас яаж шийдэх вэ гэхээр сүлжээн дотроо биднээс даун сампл буюу зургийнхаа хэмжээг шууд буулгаж болно гэсэн үг байна. За буулгах зүйлийг бол даун самплыг бол биднээс страйтыг хэсгэснээр буюу алхмын тоог хэсгэснээр хэрэгжүүлэх боломжтой. За ингээд өмнө харж ирсэн 3-ыг харьцах 3 гэж үзэж болно гэсэн үг байна. За страйтыг 2 болгосноор бол биднээс 2 дахин хэмжээг нь буулгалаа гэж үзэж болно гэсэн. За ингээд биднээс бол ерөнхий томьёо гарч ирж байгаа. За ингээд ерөнхий томьёон дээр бол биднээс W болон H2 дээр хоёуланд нь тус тус нь авах шаардлагатай. Яагаад гэвэл зарим тохиолдолд бол биднээс зөвхөн квадрат хэмжээтэй кернелүүдийг ашигладаг биш. Бас тэгш үнцэгт хэмжээтэй зураг болон кернелүүдийг ашиглах боломжийг биднээс олгож байна гэсэн. За тэгэх юм бол биднээс өндөр болон өргөнд нь тус тусд нь convolution функц бодно гэсэн үг. За ингэ үзэх юм бол параметрын тоо бол f-ийг үржих нь f, үржих нь channel, үржих нь kernel, нэмэх нь kernel-ийн bias-ын тоо байх нэ. За ингээд үзэх юм бол kernel-ийн тоо бол 2-ын зэрэгтэр буюу 32, 64, 128, 512 гэх мэтлэн 2-ын зэрэгтэр тоог авдаг байх нэ. Буюу k-гийн тоо гэсэн үг. Хичнээн kernel байх вэ. За фильтр, kernel доторх фильтр маань хэрэг хэмжээтэй байх юм бэ? 3, 5 гэх мэт ерөөхдөө бол ихэвчлэн сонгоо kernel-үүдийг авч идэг. За ингээд f-ийн буюу хэмжээ бол 1 байх юм бол үнийг арай өөр зорилгоор ашигладаг байх нэ. Буюу фильтрийн хэмжээ 1-ийг харьцах 1 гэх юм бол биднээс 1 конов гэд нэрлээ явждаг байх нэ. Энэ нь болохоор дараа нь биднээс үзэх болно. За энд харагдаж байгаа шиг байна. 1 kernel-ийг ашигласнаар биднээс 64 channel-тай байгаа зургийг бол хэмжээг нь өөрчлөхгүйгээр гүнийг нь буюу тухайн зургийнхаа өргөнийг өөрчилж байгаа. Өргөн гинэ. Одоо юу гэх depth гэхээр гүн болж эхэлнэ гэсэн үг. За гүнийг нь өөрчлөх. Өөрөөр хэлбэл 64 фичерийг биднээс 32 фичер рүү буулгая гэх юм бол 1 convolution-ыг ашиглах боломжтой байх нэ. За ингээд channel дотор биднээс дахиад бууруулах гэдэг үйлдэлийг бол энэ 1 convolution үйлдэлээр хийх боломжтой байх нэ. За ингээд 1 convolution бол дараах байдалтай ажилтдаг гэж үзэж болно гэсэн үг. За ингээ PyTorch дээр бол convolution-ыг та хэд бол ороод documentation буюу тайлбарыг нь уншаад үзцгээгээрэй. За энд бол Eminis зураг дээр бол биднээс нейрон сүлжээг бол дараах байдалтай байна гэд үзэж болно гэсэн үг. За ингээ fully connected layer-ыг бол биднээс мэдчихэж байгаа. За down sample дээр бол дараах байдалтай буюу биднээс шууд full ашиглаж болно. Эсвэл бол зүгээр шууд sampling өөр аргыг ашиглаад down sample хийгээд за буюу энэ дээр бол биднээс cubic inner cubic буюу одоо жишээ нь 4-ийг харьцах 4 матриц авч агаад энэ 4-ийн донд хамгийн их тоо нь аль нь вэ гэх юм уу. Иймэрхүү байдлаар биднээс down sample-ыг бол олон аргаар хэрэгжүүлэх боломжтой байдаг байна. За ингээд энд бол max pool-ийг хэвлээ харцгаая. Max pool гэдэг маань болохоор тухайн 2-ыг харьцах 2 гэсэн kernel аваад буюу 6 2-ыг 2-2-оор нь ялгаж салгаж аваад за тэн дээр хамгийн их байгаа тоог гаралтандаа бичнэ гэсэн үг. За энэ үйлдлийн үр дүнд бол биднээс max байрлалыг бол биднээс хадгалах шаардлагатай болно гэсэн үг. Ямар нэгэн memory дотор энд max байсан шүү гэдгийг хадгалах шаардлагатай болно гэсэн үг. За ингээд max pool 2-ыг харьцах 2 хэмжээстэй kernel аавна 2 stride-тай гэх юм бол ийшээ шууд 2-оор алхна гэсэн үг. Жишээ нь 1 2 гэд энэ бол дараагийн одоо байрлал болж эхэлнэ гэсэн үг. За энэ байрлалд хамгийн их тоо бол 8 байна. 8-ыг энд бичнэ гэсэн үг. Энд бол 3 байна. 3-ыг энд бичнэ. Энд бол 4 байна. 4-ыг энд бичнэ гэсэн үг. За сурах боломжтой параметр бол байхгүй. Гэхдээ биднээс тухайн максимум тоо утгын байрлалыг хадгалах шаардлагатай байна. За ингээ pooling layer-ыг аваад үзэх юм бол дараах байдалтай биднээс pool дээр бол зургийн хэмжээс болон фильтрийн хэмжээ, stride, за тэгээд нэг гэсэн давталтын for давталтынхаа үйлдэлийг энд бичиж өгнө гэсэн үг. За та нар энэ линкээр ороод үзцгээгээрэй. Энэ линкээр орох юм бол CFR10 датасет дээр биднээс модулийнхаа хэмжээг бичиж өгөөд шууд сургалтыг харах боломжтой. За ингээд үзэх юм бол биднээсийн
сурсан зүйл бол дараах байдалтай байх нь. Convolution network-ыг хэдүүлээ үзлээ. За convolution болон pool болон fully connected layer давхаргуудын талаар жиж үзлээ. За ингээд жижиг шүүлтүр байх юм бол илүү гүн загвартай болох юм байна. Буюу 32-ыг харьцах 32-ыг бол биднээс 2-2-оор болгосаргаад хамгийн ихдээ 10 хэд ч юм уу 20 хэдэн давхаргыг хэрэгжүүлэх юм байна. Ингээд гүн болоод ирэх тусмаа бол бас дараагийн лекцээр бол биднээс дутагдaltaй талыг нь ярилцах болно. За ингээд пулинг давхарга болон fully connected давхаргаас бол салах хандлага бол ажиглагдчихж байгаа. За ерөнхийдөө бол дан convolution давхаргыг бол хэрэгжүүлэх хийх хүмүүс бол зорж байгаа хэрнэ. За ингээд харин сүүлийн үед бол ResNet, Google-ийн LeNet гэх мэтчлэн дэвшилтэд загварууд бол эдгээр асуудлуудыг шийдэж өгсөн. За ингээд дараагийн хичээлээр бол хэдүүлээ тухайн загваруудын бүтцүүдийн талаар буюу архитектуруудын талаар ярилцах болно. За анхаарал тавьсанд баярлалаа.